Хонгор минь subscribe дараарай. Манай зочин влог хийх туртай юм чинь бас өөрт нь хувийн архивын секс тейпүүд тэрх байдаг вэ? Кекс тейп байгаа юу? Хийж үдчихсэн үү? Өө шууд эхэлсэн юм уу? Би юм ярих юм баг гэж бодоод өөрийгөө танилцуулгаа хам шаардлагагүйсэн шүү дээ. За. Чамайг танилцуулсан байхгүй юу? За. Тийм тейп гэдэг ингээ зураг авчихсан гэж юу? Зураг биш шүү дээ тэр чинь. Үгүй видео хийх гэж юу? Гэхдээ хооцсон галерей байдаг байсан л та. Яа, тэгээд яг би ингээд нэг ярихаар ингээд ингээ инээж үнэ ингээр хүмүүс амар дургу байгаад байт юм шиг л зарим нь. Тэгтээ өөрөөр байгаа шүү дээ. Хамаагүй шүү дээ. Өөрийнхөө. Тийм. Яг уус хүн болгонд байдаг юм билээ л дээ. Жишээлбэл фон лугаа. Би яг нөгөө нэг нүүр хаагаад яж магадгүй гэж бодоод ингэж ирсэн. Яг миний жишээ бол биш. Би нэг яг нэрийг хэлчихсэн. Манай нэг найз байдаг хгүй юу? За. Гэхдээ энэ бол яг би биш нэг хүн болго ингэж ярьдэн шүү дээ. Манай найз гэж өөр тохиолдсон явдал ярьдэн шүү дээ. Энэ бол би биш, яг манай найз. Ингээ үдчихсэн чинь ингээ нэг юм гүрв уучсан над руу нэг зураг харсан байхгүй. Шанда энэ би мөн үү гэдэг ингээ харуулдаг. Тэр зураг нь юу байсан бэ гэсэн чинь ингээ нэг юм видеоны скриншот байгаа байхгүй. Тэгсэн чинь нэг залуу ингээ араас ингээ нэг хийж байгаа байхгүй. Тэг ингээ тэр нэг боббор манай найз. Тэгээд ингээд нэг өндөр залуу өгөхгүй юу. Тэг ингээд өмд нь ингээд шувталцсан. Тэгээд яг гоён дээр нэг мингтэй. Тэгээ өмсөн нөгөө нэг тийм Timberland бүх юм яг таарж байгаа байхгүй юу. Тэг өөрөө санахгүй. Тэгээд тэгсэн чинь тэр нь энэ видеог зарантай 20 мянгаар зарна гэсэн юм байна. Тэгсэн чинь өөрийнх нь бичлэг байгаа байхгүй юу. Бүр өөрөө ингээд мэдхгүй. Тэгээд нэг нойлд байгаа байхгүй юу. Араас нь ингээд битсэн. Тэгсэн чинь мөнгө өнөг гээд. Тэг өөрийнхөө тийм порно хийсэн нэг те алдагдсан бичлэгээ 20,000 төгрөгөөр өөр авч үтсэн. Өөртөө хөрөнгө оруулалт хийгээд тэгээ тийм болж исэн байгаа. Манай тэр найзыг бол яс хүмүүс за юу гэдэг нэрийг хэлээд явах үү гэж байгаа. Нэрийг хэлээд явах гэдэг шиг. Тэгтээ бас нэг бэлгүүн гэдэг нэртэй хүмүүс яагаад тренд болоодсан бэ те? Тэгсэн мэдгүй байна. Тэгтээ бас надад байдаг байсан тийм. Тэгтээ би зүгээр утсан дээр зүгээр ингээд нөгөө нэг тийм хай тэгээд юунууд татаад авчдаг хгүй нөгөө зургнууд гоо зүүн талаас их юм уу нэг тийм ингээд зурнууд өгдөг шүү. Зүгээр яг тийм амар нюд биш. Гэхдээ зүгээр ингээд байждаг нэг тийм яадаг ч тийм. Ер нь ингээд ширэлж байгаа юмнуудыг чи харахаар bondage их сонирхдаг юм шиг. Эсвэл нэг Япон нэг стилийн тийм юмд амар дуртай юм шиг байна. Аниме косплей талдаа. Косплей талдаа ч яг биш л дээ. Зүгээр яг скини бол сонирхдаг. Гэхдээ тэгээд юу яг тийм Япон гэдэг нь болохоор уусаа гарч ирж байгаа нь Япон байгаад байгаа байхгүй. Уусаа тийм пэйжнүүд нь дандаа Япон байгаад байгаа байхгүй. Ихэнх нь Япон Аз маз дандаа. Тэгэл тийм юмнуудыг дагдаг гэсэн тэгэл би чинь нөгөө нэг тийм одоо манай хамаатнууд жишээлбэл надтай амар олон бүгдээр найзууд заяа. Тэгэхээр би тэднээс ерөөсөө ичдэггүй. Одоо ичдэггүй ч гэж одоо юунаас нь ичдэг. Юунаас нь ичдэвдээ тий. Одоо жишээлбэл нөгөө нэг юу гэж тамхи татдаг хүмүүс хамаатны хажууд ингэ татахгүй, ээж аав хажууд татахгүй гэдээ бас нэг тийм байдаг юм л дээ бас хүндэлж байгаа ч юм уу нэг талаараа. Гэтэ би хэрвээ тамхи татдаг байсан бол би бол ээж аав хажууд л татна. Одоо яг одоо нэг тийм баригдах юм дургу гэх юм одоо юмд тий. Үнэн шудраг ил байх дуртай. Ил байх дуртай. Тэр нь амар мэлээ. Би ч юм багтаа бас жоохон хөдөлж нэрсэн юм шиг л. Тэрэнд амар орогдоод. За чи тэгвэл хүлж мүлд юм уу? Отоогоор хөлж үзээг байгаа. Тэр олс сонирхож байгаа юм. Олс сонирхоод байсан тий. Олс ингээд нөгөө нэг тийм ингээ Монгол олс ингээ хийцээсэн шүү дээ. Чи тэрийг авсан аваагүй юу? Аваагүй. Зүгээр л хүмүүс доор үгүй тэрийг шеэрлсэн шүү би зүгээр. Тэгсэн чи хүмүүс доор нэг мэш нийцсэн. Тэгээд авсан баг. За би ч юм уу асуумаар си. За тий аниме ярьлаа. Чиний 2 жилийн өмнө Японоор явж ирсэн тийм ээ? Тий. Тэгээ Японд очоод Япон мах амсаж үзсэн үү? Тийм, ер нь бас сүшиг бол манай японч ер нь монголчуудаас хилдэг шүү дээ, тий. Ер нь бол нутагт нь очиж яваалаа амсаж үзэх хэрэгтэй гэдэг. Би бас хоёр сүши идсэн байгаа. Тэр нь юу байсан уу? Тунаа байсан уу? Яргаа загас байсан уу? Тийм, тунаач байсан, яргаач байсан тий. Тэг ингээд чиний ингээд тий ингээд төсөөлөн шүү дээ. За Япон хоолд идэхэд ер нь бол нэг ийм хамтай тэгсэн чинь тэр төсөөл болон яг л бодит би. Яг кино шиг л арилсан гэж. Ямар амар дуу. Би сая нэг уснаас юм гаргаад тэр дуурч юу гэж бодлоо шүү дээ. Чи амаараа дуурсан шүү дээ. Японоор алтакийг артаку. Сан. Shit. Бүнэрээ юм. Энэ зих хасаад. Юм өмсөн те. Нөгөө нэг юуны суши мастерын юм өмсөн хийж идэг. Чи Японд хэр удсан тэгэхэд?
14 он шүү дээ. 14 хоногт 2 бас болж байна. Гэтэ тэр нэг семинар байсан юм аа. Тэгээ олон улсын зүгээр ингээд уулзсан. Тэгээд олон улсын хөтөлбөр үү? олон улсын хөтөлбөр. Тэр бас мэт юм аа. Тэгэхээр тэгчээ. Апаач явахтай. Яг нөгөө хүний ачивмент л нэмэгдэж байгаа юм да. Би нөгөө геймер хүн болохоор тэгээд яасан яах. Яа одоо анкет дээрээ те. Одоо нөгөө кексиг ярьж байгаа шүү дээ те. Бүгдээрээ. Тэгээд би бас ингэ тийм үү. Нөгөө нэг дэлхийн одоо хамгийн хүчтэй зэвсгч одоо тийм кекс байхгүй юусоо. Тэ хамгийн хүчтэй зэвсэг цөмн зэвсгээс ч илүү. Тэ дэлхийг ерөөдөө өдөрдөж байгаа одоо гол хүсэл тачаалын нэг нь одоо секс байх. Би яг одоо тасрах гэж байна. Гэхдээ тийм одоо нэр цөмийн бөмбөнөөс аюултай байгаа байхгүй юу? Тэг санагддаг байна шүү дээ. Угаасаа тийм л дээ. Дээр үед бол тэгэл дайн тулаан бас тэгэл тэгээд чинь. Game of Thrones дээр гарч байгаа шүү дээ. Тэсрэх гэсэн чинь надад зүгээр ингэж санагчлаа. Зүгээр нөгөө молын бичлэгнүүд эдэг штэ одоо ийм юмыг хэрхэн яаж хийх вэ гэдэг. Энэ их амархан гэдэг штэ тий. Яаж тэсрэх болтаг? Хэрхэн яаж тэсрэх вэ? Тэсрэх гэдэг нь би даалдахтан жоохон ойлгохгүй. Гэтэ сүшиг ойлгож ирсэн чинь одоо жоохон эргэлзээ тэсрэх гэдэг нь ингээд гэсэн юм уу те манай хүн нөгөө юу 3 дахь нүдээ ингээд шахтсан болохоор бас юм харахгүй байна. Харин тийм. Энэ нөгөө дутагдал тухан дэр гэдэг шиг. Гэтэ нэрээ кексиг эхэлснээс хойш би ерөөсөө секс хийх байлсан. Тэд яаж тесэрдээ? Хэрхэн яаж хийх вэ? Хэрхэн яаж тесэрдэг вэ? Тэр бас хүмүүс тийм сонин гэж үү. Тэгээд хүн болгон л тесэрдэг. Би ч гэсэн тесэрдэг. Тесэрдэг чигэрч бас гоё шүү. За би асуумаар байгаа юу манай Алтак бас Linkin Park-ийн фэн. Шивэснүүдээс хүмүүс мэднэ. Тэгээ Оросд Linkin Park-ийн тоглолт үзэж байхад ер нь тэнд Оросд кекс болж ирсэн үү? Тэгэд харамсалтай нь үнэхээр болж чадаагүй. Тэгэхэд яг анхудаага Орос явж үзсэн байсан болохоор гээд соёлын гайхсаар байгаа л таарсан. Годомжинд нь хүртэл зүгээр ингээд ширхэгч хог чулуу байхгүй заяа шүлэх тийм байд юм лээ. Тэгээд ямар ч тоос мос байхгүй. Тэгээд амар гоё ирсэн. Тэгээд Москва хотыг ингээд соёлын шок ингээд баг хэдэн хоног юун кекс мекс бахан соёл үзэж энэ тэргээр метрогоор яваа PC хайж маяг ингэж явж байгаад тэгэл нэг мэдсэн чинь тоглолт үзэл тэгээд шууд наашаа өртөрсөн. Тэр Linkin Park-ийн фэн клуб хэдэн хүмүүсээр явсан тань? Бид нэр 5 хүн явсан. Гэхдээ манай нэг найзын дүүн гэдэг тийшээ нэг сурдаг гэдэг нэг 2 3 оюутан байсан. Тэгээд тэнцээс 2 3 оюутан тэгээд тэд нар ингээд орс хэлтээс болохоор бид нар ингээд завчлаад зүдэр ямар ч асуудалгүй хамгийн хямдхан хост мостлыг олоод тэ. Тэгээд хоёосан. Аялж байгаа. Linkin Park-ийн гэдэг уулт болонгууд нь дуун гэдэг хамгууд нэг охин дөрж гоотой. But in the end it doesn't even matter гэж нэгэлээ. Ястаа тийм бодцоогүй. Юусе тийм бодцоогүй. Linkin Park-аар далиндуулж хизээж кекс хийж байгаа. Намайг үгүй бишээ. Subscribe дараарай.